Дорн их сургуулийн дэргэдэх боловсролын мэдээллийн төвөөс эрдэмтэн судлаач нарыг сонгож ярилцсан. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Дорн их сургуулийн дэргэдэх зүүн бүсийн боловсрол мэдээллийн төвийн эрдэмтэнтэй ярилцах цагийн энэ удаагийн нэвтрүүлэг эхлэх гэж байна. Манай өнөөдрийн зочноор Шинжлэх ухааны технологийн сургуулийн бизнес агентлагийн түвшний сургуулийн хүний нөөц маркетинг мэдээллийн системийн менежментийн хөтөлбөрийг хариуцсан дэд профессор Дөгөрсөрөнгийн Бэнэр багш маань оролцох гэж байгаад бид ихт баяртай байна. За багш минь сайн явж ирүү. Сайн явж ирлээ. Ер нь одоо аяны дөрөг амжилтанд амжаагүй байхад нь л бид одоо алтан даалгавар өгөөд тэгээд одоо энэ ярилцлага өрнүүлж байгаа бас нэг талаасаа хүлцэл өчье. Гэхдээ судлаач хүн бол тий одоо хүссэн цагт олон нийтэд хэрэгтэй мэдээлэл өгөхөд бол бэлэн байдаг гэдэг утгаар хандаж багштайгаас урилга өгсөн шүү. Тэгээд бидний урилгыг хүлээж авч чин сэтгэлээсээ одоо хандж байгаа багштай их баярлалаа. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээд Дорн аймагт томилтоор ирэх хугацаанд бас Дорнын цаар түмэнтэй ард иргэдтэй уулзах завшаан олгосонд баярлалаа. За баярлалаа. Тэгээд манай Дорн их сургуулийн дэргэдэх боловсрол мэдээллийн төвийн эрдэмтэнтэй харилцах цаг нэвтрүүлгийн үндсэн зорилго бол мэдээж одоо салбартаа манлайлж байгаа эрдмийн одоо хүмүүсээ орон нутгийнхаа иргэдтэй танилцуулж мөн судлаачдын бүтээлийг одоо мэрэгчлэнгүүдэд нь бас сонсох гэсэн ийм зорилготой байдгийн. Тэгээд энэ удаагийн нэвтрүүлгийн маань ярилцах цаг бол ярилцах сэдв бол нэлээд өргөн хүрээтэй. Тэгээд багш маань бас нэлээд өргөн хүрээнд судалгаа хийдэг учраас олон түмэнд маань хэрэгтэй мэдээллүүдийг өгнө гэж үзээд энэ удаагийн нэвтрүүлгийг хэлье. Өдөрч олондоо өнөөдрийн зочин эрдэмтнийхээ эрдмийн одоо их түүхээс танилцуулъя. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн бизнесийн агсан түвшний сургууль хүний нөөц маркетинг мэдээллийн системийн менежментийн хөтөлбөр хариуцсан дэд профессор Дөгөрсөрөнгийн Бэнэр. Оросын холбооны улсын Москвагийн технологийн их сургуулийг хүмүүн үйлдвэрийн инженер мэргэжлэр бакалавр, Австрали улсын Квинслендийн их сургуулийг нийгмийн төлөвлөлт, хөгжлийн мэргэжлийн магистр, нийгмийн бодлогоор докторийн зэрэг хамгаалсан. 2013 оноос Шинжлэх ухааны технологийн их сургуулийн бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, бизнесийн агсан түвшний сургууль багшлаж байна. Хүн амын хөгжилд нийгмийн хамгааллын чиглэлээр төрийн захиргааны төв байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Тэрээр нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлууд засаглал, гендер гэсэн сэдвээр судалгааны ажлыг хийж байсан. Монголын хүн амын хөгжлийн нийгэмлэгийн гишүүн, гендер консорциумын гишүүн, Квинслендийн монголчуудын холбоог санаачлан байгуулагч, гендер судал эрдэм шинжилгээний сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн, менежмент ба инновац сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, хамт олонний итгэлцэл сан төрийн бос байгууллагын тэргүүнээр ажиллаж мэргэжлийн байгууллагуудад гишүүнчлэлтэй. 2014 онд Австралийн менежментийн институтад өөрчлөлтийг удирдан хэрэгжүүлэх сургалт, 2013 онд Шинжлэх ухааны технологийн их сургуулийн олон улсын дэд боловсрол судлалын төвд сургах арга зүйн боловсрол сургалт, 2010 онд Австралийн хөгжлийн агентлаг Canberra Австралид манлайлал хөтөлбөр, 2007 онд үндэсний статистикийн газар, нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан, Америкийн нэгдсэн улсын хүн амын товчоонд хүн амын сургалт судалгаа, 2007 онд Азийн хөгжлийн банк, Азербайджааны засгийн газар, Азийн хөгжлийн банк, засгийн газар төрийн бос байгууллага, иргэний нийгмийн хамтын ажиллагаа сургалт, 2006 онд Аз намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага бүгд найрамдах Солонгос улсад эмэгтэйчүүдийн бизнес энтерпренершипийг хөгжүүлэх олон улсын сургалтуудад идэвхтэй оролцож мэргэжил мэдлэгээ дэвшилсэн байдаг. 2006 онд Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойн медаль, 2007 онд хөдөлмөрийн хүндэт медаль, 2007 онд нийгмийн хамгаалал хөдөлмөрийн тэргүүний ажилтан шагналаар тус шагнагдаж, мэдлэг ур чадвар дээрээ тулгуурлан нэг сэдвт зохиол, 15 эрдэм шинжилгээний өгүүлэлэг, орчуулгын 2 бүтээл, хамтын 6 бүтээлд гар бие оролцсон байдаг. 2013 онд нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан болон Нидерландын хүн ам зүйн салбар хоорондын институтад санхүүгийн урсгалын судалгаа, 2015 онд Азийн хөгжлийн банк болон хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамд нийгмийн хамгааллын салбарын стратеги боловсруулах төсөл, 2015 онд олон улсын хөдөлмөрийн байгууллага барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал нөхцөл байдлын үнэлгээ, 2017 онд урлаг хөгжмийн боловсролоор хүүхдийг хөгжүүлэх төсөл Австралид төгсөгчдийн манлайллын хөтөлбөр, 2017 онд хүүхэд хөгжлийн хамгааллын үндэсний хөтөлбөр боловсруулах зөвлөх үйлчилгээ,
2018 онд Монголын залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр боловсруулах зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэн ажиллаж олон улсын төсөл судалгаанд оролцож байсан. Зочныхоо эртний мөрх өссөн түүхийг судлаад үзэж хахад бахархмаар бас асуумаар олон зүйлүүд байлаа. Тухайлх юм бол таны бүтээлүүдийг ингээ харж хахад нэг сэдв зохиол 1, эрдэм шинжилгээний одоо өгүүлэл 15, за мөн орчуулгын бүтээл 2, хамтын бүтээл 6 гэх зөвхөн тоон талаас нь аваад үзэх юм бол үнэхээр хөдөлмөрч хүний дүр төрх харагдаж байсан. Тийм учраас ийм дараагийн асуултад танд яг энэ одоо бүтээлтэй холбоотой асуултыг тавих гэж байна. Та Оросын холбооны улсад хөнгөн үйлдвэрийн инженерийн мэргэжлэр төгссөн гэдэг тийм. За дараа нь Австрали улсад энэ нийгмийн төлөөлөлт хөгжлийн одоо мэргэжлийн магистр бүр цаашлаад докторийн ажлаа нийгмийн бодлогоор одоо хамгаалсан байдаг. Тэгэхээр инженер хүн яаж яваад одоо нийгмийн салбар руу ороо. Тэгэхээр таны докторийн бүтээлээс бас сонирхол үзэгчтэй. За миний одоо богино түүхийг бол бас баггүй судалсан байна. За би 1988 онд Москвагийн технологийн дээд сургууль гэж тухайн сургууль одоогийнхоор бол Москвагийн аялал жуулчлал хүний одоо үйлчлэгээний гэх юм уу та ийм сургуулийг төгссөн байгаа. Тэгээд тухайн үед бол би инженер болчоод ажлын гараагаа бол хевсний үйлдвэр, ноосны үйлдвэрийн эрдэм шинжилгээ туршилтын төвөөс эхэлж исэн. Тэгээд эрдэм шинжилгээ туршилтын төв маань тухайн үед бол хөдөлмөр зохион байгуулалтын инженер гэсэн ийм ажлыг надад өгч исэн. За тэгээд энэ эрдэм шинжилгээний ажил бол яванд бол яг өнөөдрийн өнцгөөс харахад бол миний энэ эрдэм шинжилгээний байгууллагатай холбох ийм эхлэл тавигдчихсэн байна. Тухайд бол би бас залуу байсан, сайн мэддгүй байж. Тэгээ инженер чиглэлээр ажиллаж байгаад 90-ад оны ихээр манад нөгөө зөвлөлт холбоот улсаас үүдэлтэй өөрчлөлт байгуулалтын үйл явц болоод үйлдвэрүүд нэлээд олноороос хувийн хвшилт шилжсэн. За бүтэц зохион байгуулалт нь нэлээд өөрчлөгдсөн. Ингээд миний хувьд бол нийгмийн салбар руу шилжих болсон. Тухайн үед бол би яг хевсний үйлдвэрийн эвлийн хороонд орох байсан. Тухайн үед бол бас залуу хүний хувьд бол миний карьер бол дөнгөж эхэлж байсан үе л дээ. Гэхдээ тухайн нийгмийн зохион байгуулалтаар бол энэ эвл татан буугдаад тэгээд дараа нь би төрийн байгууллагад залуучууд гэрэл эмэгтэйчүүдийн газар гэдэг тухайн үед эрүүл мэндийн нийгмийн хамгааллын яамны харьяа газарт ажиллаж эхэлсэн. Ингээд өөрөөр хэлбэл би олон нийтэд ажиллах ажил маань эндээс ерөнхийдөө эхэлсэн гэж болно. Ингээд нийгмийн салбар руу аяндаа орсон байгаа. За тэгээд нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яам ажиллаж агаад за мэрэгжил боловсруулалтаа дээшлүүлээд сүүлд нь бол төрийн албанаас илүү одоо олон нийтэд ялангуяа олж авсан боловсруулалтаа тухайн манай Австралийн Queensland их сургууль гэдэг бол Австралид эхний 3-т ордог сургууль. Дэлхийн сургуулиудын дунд эхний 50-т ордог ийм судалгааны маш өргөн туршлагатай 100 гаруй жилийн туршлагатай сургуулийг би бол амьдралын одоо аз завшаанаар гэх юм уу да энэ сургуульд суралцах болсон. За тэгээд энд олж авсан мэдлэгээ одоо ирээдүйн залуучуудад түгээх зүйтэй юм байна гэд ингээд эрдэм шинжилгээний байгууллагаар орсон доо. Тэгээд их сонирхолтой тухайн яалтчгүй тухайн нийгмийн эдийн засгийн их өөрчлөлтүүд маш олон хүмүүсийн амьдралыг одоо сайн сайхнаар бас өөрчилсөн гэж би хувийнхээ хувьд бол хардیں۔ Хэдийгээр бас нөгөө эрсдэлтэй одоо төлөвлөгдөөгүй тийм хэцүү зүйлүүд тохиолдсон ч гэсэн ингээд сайн сайхан бодоо байдлаар бас хүмүүсийн амьдралыг өөрчилсөн. Тэр нэг түүхэн цаг үе байжээ. Тэгээд багшийн судалгааны ажлын сэдвийг харж байхад ялангуяа эмэгтэй хүнийхээ хувьд их сонирхож харж байлаа. Доктор одоо би олохдоо орон нутгад засаглалдах эмэгтэйчүүд оролцоо гэдэг одоо сэдв байна гэж харж ирсэн. Тэгээд яг энэ судалгааны ажлын гол асуудлаа бас бид нарт ярилцаж өгч. Ер нь орон нутгийн эмэгтэйчүүдийн одоо оролцоо яг юун дээр төвлөрч байж байгаа хэвээр ялангуяа тэр засаглал гэдэг ойлголтыг эмэгтэйчүүдийн оролцоо хоёр холбож харах нь бас хэцүүхэн байгаа шүү дээ тий. За нөгөө түрүүчийн ярьжсэн зүйлээс үргэлжлүүлээд эхлэх юм бол би эхлээд залуучуудын асуудалтай нэлээд холбогдож ажилласан.
тэгээд сүүлд нь юу нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамд байхдаа залуучуудын асуудал хариуцж байгаа, сүүлд нь эмэгтэйчүүдийн асуудал хариуцаад, за тэгээд гендрийн асуудал хариуцаад ирсэн. Тэгэхээр эмэгтэйчүүдийн ер нь хүн амын бүлгүүдийг 5 бүлэгт хувадаг л та тийм. Эмэгтэйчүүд, хүүхэд, залуучууд, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй гэдэг. Тэгэхээр энэ хүн амын бүлэгтэй холбоотой асуудал бол ер нь хүний амьдралын мөнхийн сэдэв. Тэгээд энэ нийгэмд төр засагт бол байнгын энэ хүнд анхаарч яадаг. Тийм учраас насны хувьд ч тэр эхлээд залуучуудын асуудлыг хариуцж чагаад сүүлдээ одоо эмэгтэйчүүдийн асуудал, за тэр нь гендрийн асуудал гэхээр ер нь бол хүнийг судлах ийм одоо хүнийг олон талаас нь харах ийм асуудал руу орж ирж байгаа гэсэн. За тэгээд би тухайн үед бол ажилтайгаа холбож өөрийнхөө судалгааны сэдвийг авч ирсэн. Одоо ингээд бодоод хахад ер нь бол энэ гендрийн асуудал бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэж хүмүүс ойлгодог. Гэтэл энэ бол эмэгтэйчүүдийн ч асуудал, эрэгтэйчүүдийн ч асуудал. Энэ бол нийгэмд мөнхийн сэдэв. Тийм учраас энэ нийгэмд энэ эрэгтэйчүүд, нийгэмд эмэгтэйчүүд ямар үүрэг оройл гүйцэтгэж байна. За тэгээд ямар ирээдүйн одоо чиг хандлага нь ямар байгаа, өнөөгийн байдалд юун дээр одоо илүү анхаарах ёстой гэсэн ийм асуудлуудыг байнга одоо судлаачид ажиглан харж тэнд зас залруулах зүйлээ бол одоо бодлохоор одоо зас залруулах ийм чиглэлд бол нийгмийн шинжилгээ ухаанд тодорхой одоо салбар болоод хөгжиж байна л да. Тэгээд миний яг энэ сэдв бол орон нутгийн засаглалд эмэгтэйчүүдийн оролцоо гэж нэртэй боловч ер нь ганцхан эмэгтэйчүүдийн асуудал биш. Ер нь орон нутгийн төр захиргааны байгуулагч тэр иргэний нийгмийн байгуулагч тэр эмэгтэйчүүд нь хаана ямар үүрэг оройлтой байна. Тэгээд цаашид яах ёстой вэ гэдгийг бид нэр улс орныхоо өнөөгийн төлөв байдал дээр үндэслээд цаашдынхаа чиг хандлагыг тодорхойлж ингэж явж явах ёстой үүднээс энэ сэдвийг судалсан байна. За магадгүй жирийн иргэд бол засаглал гэхээр нэг том одоо ойлголт шиг боддог. Энээс сүрддэг. Тийм учраас яах вэ гэхээр төр засгийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүд оролцуулах, дарга болгох гэдэг талаас нь хараад идэг. Уг нь бол эмэгтэйчүүд ч бай, эрэгтэйчүүд ч бай гэр бүлдээ тий. Гэр бүл бол нийгмийн анхан шатны нэгжүүд. Тэгэхээр гэр бүлдээ ч үүрэгтэй байх ёстой. Байгууллагатаа ч үүрэгтэй байх ёстой. Орчин тойрон одоо орон нутагтаа ч үүрэгтэй байх ёстой. Тэр талаас нь илүү одоо харсан хэрэг. Тэгэхээр ялцчгүй орон нутагт бас тулгамдаад байгаа асуудал да. Яг тэгэхээр мэдээж одоо гендер асуудал гэж ярихаар зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш байдаг. Гэтэл яаж тэр нийгэмд одоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийн одоо гендерийн тэр нийгмийн бүс харьцагтын төрөнд авч явах вэ гэдэг нь болгон төвшөнд орж тэр бүс төвшөнд орж тэр жирийн иргэд хоорондын харилцаанд ч гэсэн бас төвхтэй бас асуудлуудын нэг байгаа. Тийм учраас энэ чиглэлээр бас судалгаа хийж байгаа. Энэ чиглэлээр судалгааны одоо ажил хийж байгаа магистратууд бас судлаачтай бас энэний агштай холбогдож энэ чиглэлээр мэдээлэл авах боломж байгаа юм шүү гэж бас хэлээ. Тэгээд дараагийн асуулт тавья. Таны ажлын туршлага бас их сонирхолтой санагдлаа. Яг үнэхээр гомн тодорхой бүлэг болгоноор очиж бас тийм болгон төвшөнд бас гүйцэтгэх төвшөнд ингээд ажиллаад үтцсэн юм чинь. Тэгэхээр ялангуяа энэ хүн амын хөгжлийн нийгмийн хамгааллын чиглэлээр төрийн захиргааны төв байгууллагад ажиллаж байсан хүний хувьд манай өнөөдрийн нийгмийн хамгааллын бодлогын үр дүн ер нь та хэрхэн тодорхойлох вэ? Энэ дээр хүмүүс янз янзын байр суурьтай байдаг. Улс төрчид нэг өөр байр суурьтай, эдийн засагчид нэг өөр байр суурьтай, магадгүй судлаачид ч гэсэн нэг өөр байр суурьтай байгаа тийм. Тэгэхээр ер нь тань за хавд нийгмийн хамгааллын чиглэлээр гэхээр их том зөвлөгөө хүчний асуудал та. Тэгэхээр одоо яг би жишээлбэл судлаачийн цөнцгөөс яг бүхэлдээ энэ салбарын чиглэлээр яг энэ тийм байна, энэ юм байна гэж хэлэхэд бас учир дутагдaltaй. Зүгээр яг хийдэг ажлынхаа хүрээнд одоо бодох юм бол нийгэмд бол өнөөдрийн ялангуяа ийм хувьсамтхай маш хурдтай өөрчлөгдөж байгаа нийгэмд бол хүн
болгон үүрэгтэй байх хэрэгтэй. Хүн болгон чаддаг зүйлээрээ энэ нийгэмд хувь нэмрээ оруулж явах хэрэгтэй. Тэрийг бид нар бол та чаддаг танд нөөц байгаа. Тэрийг бид нар энэ нийгэмдээ аль болох ашиглаад энэ хувь нэмрийн одоо үр ашигтайгаар бид нар ашиглаж чадах юм бол улс орны маань хөгжилт, нийгмийн маань хөгжилт бол үнэхээр энэ одоо сайн зүйл болно шүү дээ. Гэтэл харамсалтай нь одоо ажилгүйдлийн түвшин өндөр байна тий. Зарим одоо иргэдийн хувьд ялангуяа жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд бол жирийн зэрэгтэй адилхан одоо улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулъя гэхэд бас бэрхшээл байна, саад бэрхшээл байна. Энэ асуудлаас харах юм бол ерөнхийдөө жишээлбэл ахмад наснуудыг бид нар ерөнхийдөө тэтгэврийн насны эрх үүсэнгүүт нь ажлаас гаргачдаг. Гэтэл маш их туршлагатай, маш их нөөцтэй, маш их мэдлэгтэй хамгийн чухал юм хүн амын бүлэг гэдэг. Энэ талаасаа ерөнхийд нь одоо таны асуусан асуултанд хариулах юм бол бид нар энэ одоо байгаа нөөц болцоогоо бол төдийлөн бүрэн ашиглаж чадахгүй байна гэж хэлж байна. За яг одоо л яг миний ажлынхаа хажуугаар хийж байгаа нэг ажил бол нийгмийн хамгааллын салбарын стратегийн бичиг баримтыг боловсруулах ийм одоо төслийн ажил хийж байна л да. Одоо үндэсний зөвлөх гэж явж байгаа. За энэндээ бол яг би хүн амын хөгжлийн чиглэлээр ажиллаж байгаа. Тэр хүн амын хөгжлийн гол асуудал бол хүн төрхөөс ахуулаад одоо хүн насан эцэслэх хүртэл яаж одоо энэ хүмүүсийн маань одоо потенциалыг бүрэн ашиглах вэ гэдэгт л бид нар анхаарах хэрэгтэй. За энд нь бол хүн амын тодорхой бүлгүүдийн асуудлаас гадна шилжих хөдөлгөөн, хот суурьшил гэл хүний эргэн тойрон амьдралын олон асуудлуудыг багтаадаг. За жишээлбэл Дорнод аймгийн хувьд гэхэд бол хүн ам тэртээ тэргүй жилээс жилд нэмэгдэж байгаа. Гэхдээ бас миний ойлголтоор бол шилжих хөдөлгөөн бас баггүй хөдөлгөөнтэй ийм аймгийн нэг. Тэгэхээр бид нэр гадагшаага хүнээ өөрийн хүний нөөцөө алдаад авах уу, гаднаас одоо ажилчдад ирж байгаа ажилчдыг ажилуулж үндэсний ажиллах хүчнийхээ боломжийг хаах уу гэдэг ийм олон асуудал бол энэ стратегт байгаа юм л. Тэгэхээр энэ бол харахандаа бүрэн төгс болоогүй бид нар ажиллаж байна. Судалгаа хийх хэмжээнд явж байна. Тэгэхээр бид нар бол өөрийн одоо хүн ам цөөтэй Монгол улсын хувьд бол хүнээ нэмэгдүүлэх асуудал чухал. Гэхдээ нэмэгдүүлэхдээ бид нар зөвхөн тоо хөөх биш. Яаж хүмүүсийнхээ энэ цөөн хүн амынхаа амжиргааг айтаахан авч явах уу те, амьдралын чанарыг яаж хангах уу, эрүүл яаж амьдруулах уу, залуучууд маань яаж гэр бүлээ зөв төлөвлөх үү, хаана одоо хүн хамгийн идэвхтэй сурч боловсрох уу, хаана одоо идэвхтэй хөдөлмөрлөх боломжийг хангах уу гэд маш олон асуудал байна. Жишээлбэл Улаанбаатарт одоо хүн амын бараг тал хувийн суурьшиж чадсан шүү дээ. Гэтэл тэнд бол боловсрал, хүүхдийн сургуулийн өмнөх боловсрал, за эрүүл мэндийн үйлчилгээгээд маш олон ачааллыг тэнд бий болгож байна. Гэтэл дэд бүтцийг аль хэдийн бий болгоцсон одоо ялангуяа социалист системийн үед бий болгоцсон дэд бүтц маань зарим нөгөө шилжих хөдөлгөөн ялангуяа гадагшаага шилжих хөдөлгөөн ихтэй аймагуудын хувьд бол аль хэдийн бий болгоцсон дэд бүтцээ бүрэн дүрэн ашиглахгүй, магадгүй тэнд хөрөнгө оруулалт хийхээр нэлээд их үнэтэй ийм одоо хөрөнгө мөнгийг шаардж байна шүү дээ. Үнэхээр аль талдаа үр ашгийг бид нар ялангуяа төсвийн үр ашгийг хэмнэх тал дээр яаж зөв бодлого явуулах вэ гэдэг бол энэ богино хугацааны бодлого биш, урт хугацааны бодлого байх хэвээр. Энэ ухаалаг бодлого байх хэвээр. Тэгэхээр одоо төрийн захиргааны чиглэлээр суралцж байгаа магистрантууд болоод төрийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа. Ер нь нэг төрд ажиллаж байгаа бүхэл хүмүүст бол маш үнэтэй зүйлүүдийг хийж гэнэ гэж би хувьд харж байна. Тэгэхээр нэг нь л одоо хүн амын хөгжлийн стратегтэй холбоотой асуудал хүндсэн учраас ер нь аливаа төрийн одоо бодлогыг хэрэгжүүлэхэд ихтэй сургуулиуд тэр дундаа орон нутгад байх ихтэй сургуулиуд ер нь ямар үүрэгтэй байх ёстой гэж та хардаг вэ?
За манай төрийн бодлого бол үндэслэлтэй байх ёстой. Хэрэгжихүйц бодтой байх ёстой гэдэг үднээсээ бол судалгаа хамгийн чухал. Харамсалтай нь одоо цөөн шийдвэр гаргагчдын ойлголтод бол энэ судалгаа гэж төдийлөн үнэлдэггүй байдал байдаг юм уу гэсэн нэг юм хувийн ажиглалт байдаг. Судалгаа бодтой, судалгаа олон талаас нь хийгдчихэж, бодлого маань олон өнцгөөс харж ээж илүү хэрэгжих магадaltaй амьдрал дээр одоо буух тийм бодлого гарч ирэх ёстой. Гэтэл судалгаа төдийлөн судалгаанд үндэслэхгүй бодлого ямар байдгүй гэхээр үндсэндээ бол нэг хоёр хүний бодлого суулгачийн одоо өнцгөөс харсан юм тийм явцсан бодлого гарах гэдэг. Тийм учраас судалгааны байгууллага бол энд маш чухал хэрэгтэй. Судалгааны байгууллагын гол судалгааг багш нар юм уу эсвэл эрдэмтэн судлаачид авч явна гэвэл бас үг. Эрдэмтэн судлаачид бол иргэдийнхээ үгийг сонсч ийж ялангуяа одоо олон үндэсний, олон газрын, олон амьдралыг үзсэн, олон янзын, олон насны хүмүүсээс үгийг сонсч ийж тэр туршлагын мэдэрчээж тэр бодлого хөрсөн дээр бох хэрэгтэй. Жишээлбэл Дорндод хэрэгжих бодлого магадгүй Баруун аймгийн одоо Ховд аймагт хэрэгжих бодлогоос ялгаатай байх хэрэгтэй. Зүүн бүсийн хувьд бол зүүн бүсийн онцлог юу вэ нэ? Зүүн бүсийн нөөц юу вэ нэ? Тэ? Зүүн бүсийн хүмүүсийн үнэлэмж юу вэ нэ? Зүүн бүсийн юуг илүү эрхэмлдэг үү гэдэг энэ бүхнийг мэдэрчээж яах вэ гэхээр зүүн бүсд хэрэгжих бодлого тэр бол амьдралтай, тэрийг хүмүүс дэмждэг. Түүнийг хэрэгжүүлэхийн төлөө хүмүүс хувь нэмрээ оруулдаг. Ийм л одоо бодлого байж бодлого бол амьдрал дээр хэрэгжих ёстой. Тэгэхээр орон нутгад үйл ажиллагаа явуулж байгаа ихтэй сургуулиудын хамгийн чухал үүргийг та нийгмийн одоо хариуцлага гэдэг талаас нь маш тодорхой хэллээ. Тэр чухалд орон нутгийн сургууль бол зөвхөн орон нутгийн бүс нутагтай төрийн одоо бодлого хэрэгжүүлэх үйл явцад нь тийм ээ оролцохоос гадна тэр бодлогыг анх бий болохоос нь эхлээд иргэдийг санаачлагтаа бас одоо зөв арга зүгээр хангахад нь л бид нар бас чиглэсэн нөлөөллийн ажил зам янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулалт явж байгаа. Тэгээ тэрний нэг бол манай бүс нутагтай одоо агсан төвчний одоо боловсрол эзэмшсэн судлаач ийм байр сууриас асуудалд ханддаг ийм мэргэжилтэнгүүдийг олноор төрүүлэхийн тулд орон нутгийн сургууль магистрийн сургалтыг одоо эхлүүлээд бид нар ингээд амжилттай явж байна. Тэгээд орон нутгийн сургуульд маань одоо олон чиглэлээр бол магистрийн сургалтад явж байна л да. Тухайлбал анх бид нар боловсрол бизнес удирдлагаар эхлүүлж ирсэн. Эхлээ өнөөдөр бид нар төрийн захиргааны удирдлагын чиглэлээр хүртэл одоо ингээд магистраад явж байна шүү дээ. Тэгэхээр энэ бол нийгэмд хэрэгцээтэй байгаа зүйл учраас бид нар энэ үйлчлэгээ цаашаа өргөжөөд явж байна гэж харж байгаа. Тэгэхээр судалгааны ажлын чиглэлүүдийг ингээд харж байхад бас судлаачдын хувьд бас сонирхолтой асуудал байна. Тэр нь юу гэхээр сэдв байна. Тэр нь юу гэхээр манай яг энэ орон нутгийн хувьд ч гэсэн бас анхаарал татж байгаа нэг асуудал нь гэхээр гендерийн тэгшээлийг хангах үндэсний төв хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой манай Дорн тайм 2018 онд бас улсдаа бас 2 дугаар байранд эзэлсэн байт юм байна. Тэгэхээр энэ бол бас олон хүний хүч хөдөлмөрийн сайхан амжилтаар бий болсон гэж би бодож харж байгаа. За энд бол тухайлбал хэлэх юм бол иргэний нийгмийн байгууллага нэлээд идэвхтэй оролцсон байна тийм. За тэгээ ингээд яг энэ гендер судалтай холбоотой ярихаар одоо миний харж байгаа үнцэг юу гэхээр гендерийн тухай иргэдэд бол ойлголтыг өгөөд явж байна. Гэтэл гендерийн одоо мэдрэмжтэй бодлого боловсруулах гэдэг бол айгүй чухал байгаа тийм. Тэгэхээр тэр бодлогыг хэн боловсруулах вэ гэхээр салбартаа гарч иж байгаа мэргэжилтэн тийм бол одоо хүний нөөц маань одоо бэлднэ. Тэгэхээр миний харж байгаагаар ихтэй сургуулиуд ер нь энэ гендерийн мэдрэмжтэй гендерийн тухай үндсэн ойлголтыг яаж одоо шинээр бэлтгэж байгаа гачиж байгаа мэргэжилтэнгүүдэд одоо тусгаж өгөх вэ тийм гэдэг нь миний хувьд бол сонирхолтой байгаа юм л да. Тэгэхээр та энэ дээр бас зөвлөмж хэлвэл санал хэлвэл за миний хувьд бол энэ сая одоо танай аймаг гендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн Дорн аймгийн дэд хөтөлбөрийн хувьд бол улстай 2 дугаар байранд эзлэн гэдэг бол маш сайн одоо манлайлж байгаа аймагуудын нэг байна гэж бодож байгаа. Олон түмний бас хүч хөдөлмөр энэ байна тийм. Тэгэхээр чи юу яг асуулттай чинь холбоотой байхад ихтэй сургуулийн хувьд
гэхээс илүү зүгээр судлаач хүний хувьд үзэхэд бол ерөөсөө бид нар баг заяа сургуулийн өмнөх боловсруулалтаас эхлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүүхдэд бид нар нэг юм хөвшмөл ойлголттой яваад идэг та. Эмэгтэй хүүхд ингэх ёстой, эрэгтэй хүүхд ингэх ёстой гэдэг юмнаас л одоо гэр бүлээс гэх юм да тийм эхлэх ёстой. Хүүхд анхаад 3 нас хүртэл жишээ нь нийгмийн амьдралын бүх юмыг өөрийнхөө ажиглалтаар олж мэдээд өөртөө ерөөхдөө тусгаж авч байгаа. Гэтэл бид нар чинь миний хүү эрхүү юм чинь тэгж болохгүй, эмэгтэй хүүхд юм чинь ингэж болохгүй гэж нэг юм одоо хөвшинл юм хийгээд. Болохгүй ёстой ёсгүй тухай юм бол хүүхдэд суулгах нь зөв. Гэхдээ эрх үеийн чинь эмэгтэй хүүхдийн чинь гэдэг юмнаас илүү хүн гэдэг үднээс миний хүү ингүүл буруу ингүүл зөв гэдэг ойлголт өгөхөөс л эхлэх ёстой юм гэж байна. Түүнээс шалтгаалаад нөгөө биднэрт хөвшмөл ойлголт байгаад байдаг нь яадаг вэ гэхээр жишээлбэл уул уурхайн салбарт энэ нэлээд хүн салбар юм чинь хүүгүүд л ажиллах хэрэгтэй. Эрэгтэйчүүд л ажиллах хэрэгтэй гэж боддог. Гэтэл одоо орчин үед бол тийм биш шүү дээ. Үнэхээр би тэр ажлыг сонирхоод юм уу? Эсвэл надад хэрэгцээ байгаа бол надад боломж олгоод би тэнд яагаад төвчөө үзэж болохгүй гэж тийм. Тэгэхээр бид нар шинэ ихтэй сургууль гэхээсээ өмнө ерөөсөө аль цэцэрлэгийн наснаас ахуулаад зөв ойлголтыг эцэг эхчүүд жишээ хүүхдэд өгж явах хэрэгтэй. Багш нар ч энэ талаар зөв ойлголттой байх хэрэгтэй. За тэгэхээр хүүхдэд мэдлэг хүргэж байгаа багш нарын хувьд бол энэ чинь чухал болж шүү дээ. Тэгэхээр багш үлдэж байгаа сургуулиудын хувьд энэ гендерийн асуудлыг бусад сургуулиас илүү бүр манлайлж яаж зөв ойлголтыг гэр бүл төлөвшүүлэх вэ? Яаж хүүхдэд багаас нь төлөвшүүлэх вэ? Өсвөр насныханд яаж хандах вэ гэдэг анхаарсан. Мэдээж нийгмийн бусад одоо салбарын мэрэгчлэлтэн бэлтгэдэг сургуулиуд ч энийг анхаарах хэрэгтэй. Таашаа одоо жишээлбэл инженерийн сургууль ч гэсэн энийг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл инженерийн салбарт бол ихэвчлэн эрэгтэйчүүд л очиж орж шүү дээ. Гэтэл тэнд эмэгтэйчүүд охтууд орж ирснээр ямар ач холбогдолтой гэвэл инженерийн чиглэлийн одоо бүтээн байгуулалтад тийм эмэгтэйчүүд толгой муутай эрэгтэйчүүд толгой сайтай гэсэн юм байхгүй шүү дээ. Эхнээс эцэг гэхэд биологийн юунаас заяахтал биднэрт адилхан сэтгэдэг тархит заяаж байгаа. Тийм учраас бид нар тэр хөвшмөл ойлголт гэдгийг бол халах хэрэгтэй. Түүнээс одоо нэг хуучин социализмын үед ингэдэг байсан шүү дээ. Инженерийн чиглэлээр 8 эрэгтэй, 2 эмэгтэй гэж хүүсийг заагаад ирдэг. Энэ бол нийгэмд одоо өнөөдрийн орчин үеийн нөхцөлд бол ямар ч утгагүй асуудал болсон. Тэгэхээр бид нар тоо хөдөлтөх биш энд хүмүүсийн ойлголттой айгуу сайн тэмцэхсэн. Би магадгүй чинь Дорнод аймагт энэ чиглэлээр ойлголт сайжирч байгаа учраас энэ тодорхой байр эзлээд бас тодорхой амжилт гаргасан байна гэж бодож байна. Яалтчгүй тийм шүү. Манайх ч яг таны хэлдгээр энэ гендерийн тэгшэрхий байдлыг хангах үндэсний хөтөлбөртөө нийцүүлээд орон нутгийнхаа дэд хөтөлбөрийг боловсруулсан байдгийг. Тэгээд энэ хөтөлбөрийнхаа хүрээнд одоо сургуулийн өмнөх боловсруулалтаас ахуулаад одоо бүх насны хүн амын бүлэгт зориулсан бас одоо салбарын одоо үйл ажиллагаа руу хандсан нэлээд одоо нөлөөллийн тийм ажлуудыг бол зохион байгуулж байдаг. Тэгээд тэрний нэг хэрлэн сүмийн 12 дугаар цэцэрлэг мөн хөлбөмбөрийн цэцэрлэгүүд дээр яг энэ гендерийн мэдрэмжтэй одоо чиг хандлагыг бага насны хүүхдүүдэд төлөвшүүлэх гэдэг энэ төслийг бас бид нэг хэрэгжүүлээд боловсруулалтын байгууллагууд нэлээд бас амжилт олоод ингэ явж байгаа жишээ байгаа. За мөн түрүүний таны хэлдгээр ажлын байр одоо шинээр ажлын байр зарлаж байгаа бүх ажлын алтан байгууллагууд бол хүүс одоо заахаас бол ерөнхийдөө ол татгалзаад хэлж байгаа тийм. Тэг гих мэт ингээд хандлагын тодорхой хэмжээний өөрчлөлтүүд бас гарч ирж байгаа. Бас манай одоо зөвхөн төрийн албан хаагчд биш иргэдийн маань дунд ч гэсэн энэ ойлголт бол харьцангуй ингээд доктортой болоод ирж байгаа гэж харж байгаа. Тэгээд яалтчгүй ихтэй сургуульд ажилладаг хүнийхээ хувьд сая асуучлаа. Ер нь таны хэлдгээр олон нийтэд энэ гендерийн тухай мэдрэмж ойлголтыг бол өгөх нь бол хамгийн чухал гэдгийг бол иргэд маань бас хүлээн зөвшөөрч сонсож байгаа хаа. За тэгээд
дараагийн бас таны судалгааны ажлыг ингээд сонирхосож хахад байгууллагын одоо соёлд удирдах албан тушаалтны харилцааны ур чадвар их чухал, харилцах ур чадвар их чухал гэж бас өөрийнхөө эрдмийн өгүүлэлтэд бол бичсэн байдаг юм байна. Тэгээд энийг яг одоо бүр тодруулаад ингээд манай үзэгч болонд бас тайлбарлаад өгвөл их сонирхолтой байх гэж бодож байна. Яг бол өнөөдөр ихэнх хүмүүс тодорхой одоо үгдгийн энэ байгууллага гэдэг тийм одоо нэгжид бол тодорхой хэмжээгээр харилцаа байж харилцааны өдөр тутамд орж байна. Гэтэл хүмүүс хоорондын харилцаанд бас бэрхшээлтэй асуудал гардаг. Тэр утгаар нь зүгээр ингээд хүмүүс хин хин санаа авахнаас нь бас бид нарт бас өөрийнхөө саналыг бас хэлээж тийм. За юу энэ менежментийн шинжилгээ ухаанд ерөнхийдөө энэ удирдлагын харилцааны асуудал бол нэлээд их хүч төрж орж ирж байна л да. Яагаад энэ удирдлагын харилцааны асуудал их чухлаар тавигдж байна вэ гэхээр одоо бол орчин үед илүү мэдлэгтэй дарах гэдгээс илүү илүү хүний аяыг олдог тийм хүний ажилуулж чаддаг ийм дарах хэрэгтэй болчихсон. Тэгэхээр чи яалтч байхгүй чи дарах хүн бодлол мэдлэгтэй энэ дээр харилцах ур чадвартай хүнд юу багаар ажиллаж чаддаг. Одоо өөр энийг нөгөө soft skill гэж яриад байгаа. Харилцах ур чадвар сайн байгаад дарахыг одоо ажил сайн явж урагшилж хүмүүс нь ажилдаа сэтгэл ханамжтай, ажилдаа дуртай тэгээд тэнд баг хамт олон ажиллаж нөгөө байгууллагынхаа стратегийн зорилгот бол бүхэн болгоо нэгдэж чадчих. Тэгэхээр одоо 200 ажилчинтай аж ахуйн нэгж 20 мянган ажилчинтай аж ахуйн одоо томоохон корпорац центруудын хувьд ялгаад тийм их байх болчихлоо шүү дээ. Жижиг байгууллага тусмаа байгууллагын дарга бол олон ур чадвар хэрэгтэй болдог. Их ажилчинтай байгууллагын даргад бол олон тэр нөгөө хүл гараа нь болдог хамгийн анхаа шатны удирдлага дунд шатны удирдлагуудтайгаа илүү ажиллах хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр тэр хүний тооноос илүү тооноос нэг хамаарахгүйгээр тэр хүмүүсийг л яаж хөдөлгөж чадна тэр байгууллага амжилттай ажиллаж чадчих. Энийг бол бизнесийн олон байгууллагуудын жишээ бол өнөөдөр харуулж байгаа юм л да. Тэгэхээр бизнесийн байгууллагуудын энэ сайн туршлагыг одоо төрийн захиргааны байгууллагууд шингээх хэрэгтэй. За энэ нэг бид энэ дээр санаавасаа гэж хэлж гэнэ үү гэхээр бид нар төрийн захиргааны менежментийн хөтөлбөрөөр төрийн захиргааны менежментийн бакалавр магиструудыг бэлтгэж байна. Ингэхдээ бид нар ихэвчлэн Монгол төрийн түүхч гэдэг юм уу эсвэл уламжлалт төрийн тогтолцооны талаар яриад байдаг. Одоо бид нар аажмаар бизнесийн байгууллагын тэр сайн ур чадваруудыг төрийн захиргааны байгууллага, төрийн албан хаагчдад яаж шингээх үү гэдэг талаас хөтөлбөртэй аажмаар бизнесийн тэр сайн байгууллагуудын туршлагыг оруулах хэрэгтэй. Энэ талаас хөтөлбөрийн шинжилэл хийвэл манай төрийн захиргааны менежментийн одоо бэлтгэгдэж байгаа болсон хүчний чадвар чансаа бол нэмэгдэнэ гэж нэг одоо санаа хэлэх гэсэн. Тэгэхээр манай одоо би шинжилгээ ухааны технологийн их сургуулийн бизнес агсан төвшний сургуульд ажилладаг. Тэнд бол ерөнхийдөө менежментийн чиглэлээр төрийн захиргааны менежмент гэдэг чинь энд төрийн байгууллагад менежмент хийх асуудал яригдж байгаа шүү. Энэ менежментэд бол энэ дандаа том одоо гадны амжилттай хэрэгжиж байгаа бизнесийн байгууллагуудын туршлагыг шингээх талаасаа бид нар хөтөлбөр дээр нэлээд их өөрчлөлт хийгээд сурах хэмтрээд дандаа тийм өндөр хөгжилтэй орнуудын сайн амжилттай явж байгаа байгууллагуудын кейс туршлагуудыг оюутнуудад судлуулах замаар ер нь аажимдаа ийм өөрчлөлт хийж байгаа. Орон нутагт миний хамгийн их сонирхдаг юм гэвэл би өөрөө Улаанбаатар төрсэн. Тэгэд судалгаа хийж авч байхдаа бол орон нутагт бол бид нар чадах ятгахаараа ямар ч байсан холбоотой байх хэрэгтэй юм байна гэдэг нэг юм чин сэтгэл байнгын өөрлөж идэг. Би жишээлбэл ямд ажиллаж байхдаа бол ерөөсөө тийм нөгөө бичгийн хүн байж гэж бодоод идэх. Өөрөлдвөл тэнд зүгээр цаас үйлдвэрлэдэг гэсэн.
одоо бол миний бодоход бол би илүү хүмүүст ирж шаад юу мэдээлэл хүргэж байна. Зүгээр энэний үр дүн ямар байгааг сайн мэдэхгүй энийг оюутнууд манд хэлэх баг. Төгсөгчд манд хэлэх. Гэхдээ өөрөө бодохдоо бол илүү тэнд амьдрал дээр бууссан ч боохгүй ч цаас үлдэрж ирснээс илүү хүмүүст одоо нөгөө амаараа хэлж бас үдсэн сурснаа хуваалцаж өөрийнхөө амьдралын туршлагаас бас ярих нь илүү арай бодтой юм болов гэж боддог нэгдүгээр. Хоёрдугаарт орон нутагт энд одоо ажил амьдралаа зохиогоод энэ орон нутгийн хөгжилд өнөөдөр хувь нэмрээ оруулж байгаа манай залуучууд манай иргэд бол үнэхээр сайн байна. Мэдээж ажил амьдралаа ирээд хотод суурших нь хувийн асуудал. Гэхдээ би торндод төрчөөд би торнотынхаа хөгжил цэцгэлтэд хувь нэмрээ оруулж яах гэдэг бол торнотын хүн амт түүгээр бахархах хэрэгтэй. Хинч одоо жишээлбэл яг Монгол хүнээс өөр одоо юу гэдгийг Америкийн зөвлөх юм уу эсвэл гадаадын ямар нэгэн байгууллага ирээд торнотыг хөгжүүлэхгүй байна. Зүгээр яг хөрөнгө оруулалт хийж болно. Гэхдээ эцсийн торнотыг хийн явчих яг торнотчууд өөрөө монголчууд өөрсдөө байхгүй. Тийм учраас яг гэхээр миний энэ юу хэлж байгаа одоо цөөн боловч үг бол манай торнотынханд хэрэгтэй болов орон нутагт би бас мэрэгжилтэй боловсон хүчин илүү одоо чадварчаасаа гэдэг үднээс миний хийж байгаа чадах зүйл юм. Тэгээ ер нь бол би эцэстээ чи юу гэж хэлэх вэ гэхээр хүн болгон чаддаг зүйлээ л хийцгээе. Тэ? Энэ чаддаг зүйлээрээ орон нутагта хувь нэмрээ оруулцгаая гэдэг ийм л үгээр төгсөх юм да. За манай энэ удаагийн нэвтрүүлэг маань хэрлэн зочид бодолдох хэрлэн кофе шопт бол үргэлжлэж байна. Тэгээд өнөөдрийн маань зочин агсан түвшнийхаа одоо боловсролын зэрэгээ Австрали улсад бас хамгаалсан байдаг тий. Тэгэхээр ягаад ч юм тохиолдлоор тэнд Австрали улсын зураг бас байж гин тий. Тэгэхээр ер нь бас хол явсан хүнээс нэгийг сонс гэдэг ер нь Австралийн одоо боловсролын тогтолцоо гэдэг юм уу эсвэл одоо жирийн иргэдийн нийгмийн амьдралд оролцох талаас нь сонирхолтой зүйл байвал бас хэлж өгөөч. Эсвэл одоо өөрийнхөө яриг гэсэн зүйлээ танд бас чөлөөтэй болгоё. За тэгээд их сонирхолтой санагдлаа. Тийм ээ. Одоо манай яг Монгол улсаас хамгийн ойрхон Австралитай ойрхон Дорн аймаг байгаа гэж бодож байна. Миний сурж байсан газраас л. Тэгээд юу одоо юу цагийн нэг ялгаа Австралид байхгүй хэрнээсээ тэнд бол соёлын ялгаа асар их. За соёлын ялгаанд бол жишээлбэл бид нар бол энд төрийн захиргааны байгууллага ерөнхийдөө төрийн одоо менежментийг орон нутагт хийж байна л да. Австралид бол олон нийттэй төрийн захиргааны байгууллага нь маш их хэрэг хөгдөг. Олон нийттэй. Өөрөөр хэлбэл тэнд community гэдэг юм айгүй чухал. Тэгэхээр жишээлбэл одоо манай юу Дорн аймгийн Хэрлэн сумын Тэдгээр багийн иргэд тэ бид нар ийм зүйлийг санаачлах гэсэн юм аа. Бид нар ийм төсөл боловсруулах гэсэн юм аа гэдэг ийм санаачлах юм бол тухайн орон нутгийн захиргаан маш юу сайнаар хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл энэ юу гэж байна вэ гэхээр би энэ юу багийнхаа төлөө би энэ багийн хөгжлийн төлөө бид нар юм хийх гэж байна. Манай найзууд юм хийх гэж байна. Манай хөршүүд юм хийх гэж байна гэдгийг хамгийн сайнаар хүлээж авдаг. Тийм учраас тэнд бол нөгөө хүмүүс өөрсдөө оролцсон юм эвдэд сүйтдэггүй. Тэнд хүмүүс өөрөө сэтгэл санаагаа оруулсан учраас тэрийг байнгын хайрлаж халамжилж идэг те. Мод тарьсан ч гэсэн юу гэдэг вэ гэхээр бидний тарьсан мод гэж үздэг. Гэтэл албан хүчээр юу манай сургуулийн жил тэдэн мод тарина гэдэг ингээд албадлагаар юм шиг зохион байгуулалт дээрээс нь хийчихээр энэ бол ерөөсөө тийм амьдралтай санаачлаг болж чаддаг. Энийг юу нийгмийн шинжилгээ ухаанд юу гэдэг вэ гэхээр органик хөгжил гэж ярьдаг. Тэгэхээр одоо бол зөвхөн болгон л органик амьдралыг хэв маягийг айгүй шүтэж штэ. Тэнд яаж яах вэ гэхээр энэ хөгжил нь бол органик доороос
өөрсдөө санаачлаад тэр санаачлагын дээд хүмүүс нь хүлээж аваад ингээд айгүй гоё хөгжил явагддаг. А манад бол энэ арай дутмаг. Өөрөөр хэлбэл бид нар илүү дээрэс нь зааварчилгаа өгдөг юм уу? Эсвэл дээрэс нь албадлагаар юм хийх гэдэг учраас энэ тийм сайн болж өгдөг. Энэгээрээ их ялгаатай. Тэгэхээр би бол жишээлбэл Дорнод аймгийн амьдралыг, Дорнод аймгийн хөгжил цэцгэлтийг иргэд өөрсдөө санаачлаа. Тэрийн төр засгийн дэмжээ ингэжээч энэ хөгжлийн асуудал бол сайн үр дүнтэй байх хэрэгтэй. Таны ярианаас харахад нэрэл бидний хамгийн дутагдаад байгаа зүйлүүдийг л бас сонсоод хэлчлээ. Гэхдээ иргэд маань одоо залхуудаа гэдэг юм уу те идэхгүйдээ бас юм бидэг биш үү? Ер нь зүгээр арга олохтой ухаанаа олох эсвэл тэднийг чиглүүлэх манлайлах зарим нэг зүйлүүд бас дутагдаад байгаа юм уу гэж би хардیں۔ Гэхдээ таны нэр намтар түүхийг уншаад ингээс сууж хаад энэ хөгжмийн ертөнц гэдэг их санаа өрмөц төсөл хэрэгжүүлсэн байсан шүү дээ. Тэгэхээр яг сая ярьсан зүйлтэй холбоотой харагдлаа надаа. Энэ тухай та манай үзэгчдэд бас танилцуулж өгөөч те. Их сонирхолтой. Тэгэхээр би нөгөө төрийн албаны ёс зүй гэдэг хичээлийг заадаг юм л да. Энд магиструудад. Тэгэхээр төрийн албаны ёс зүйн нэг одоо судлах том гэх юм уу. Ер нь бол хүн бодлуулаад 5 чанар зүйлийн өмнө үүрэг хүлээх ёстой гэж эрдэмтэд үздэг аахгүй. Тэр нийгмийн нэг гишүүн тий. За тэр нь нэгдүгээр хүн өөрийнхөө өмнө үүрэг хүлээх ёстой. Тэ чи нэгэнт одоо нийгмийн гишүүн бодоод одоо амьдарч байгаа тохиолдолд чи өөрөө ямар зорилготой хэм байх юм ер нь ямар амьдрал зохиох юм гэдэг өөрийнхөө өмнө үүрэг хүлээх ёстой. Дараа нь бол хүн гэр бүлийнхаа өмнө үүрэг хүлээх ёстой. Энийг гэр бүлээ зохиосон хүн болгох гэж бодож болохгүй. Гэр бүлийн өмнө үүрэг хүлээх гэдэг чинь аав ээжийнхээ өмнө тэ ах ээжийнхээ өмнө тий гэр бүл болсон хүн бол зөв хүүхдийнхээ өмнө чинь тэ гэр бүлийнхээ өмнө зөв үүрэг хүлээх ёстой. Дараагийн нэг чухал юм бол байгууллагынхаа өмнө үүрэг хүлээх ёстой. Чи нэгд тэр байгууллагаас цалин авч байгаа, энэ байгууллагад тодорхой ажил хийж байгаа. Ийм учраас байгууллагынхаа өмнө үүрэг хүлээх ёстой. Дөрөв дэх нэг чухал юм бол мэрэгжлийнхаа өмнө мэрэгжил нөхцөлийнхаа өмнө үүрэг хүлээх ёстой. Жишээлбэл одоо бид багш байлаа гэхэд тэ багшийн мэрэгжил гэдэг ийм сайхан хүндтэй зүйл бол өнөөдрийн одоо нэг юм ороо бусгай бол бас төдийлөн жишээ их юу түрүүчийн одоо үндэмжээс баг зэрэг буурсан болов гэдгийг хүмүүс бас яриад байна л да. Тэгэхээр тэр юунаас болж байгаа нөх гэхээр багш нар энэ багшийнхаа мэрэгчлийг хамгаалдаггүй, өөрийгөө хөгжүүлдэггүй, оюутнаас юу түрүүнд гიშгдэггүй, ийм нэг цөөн одоо тий би бүгдийг гэж хэлэхгүй, цөөн ийм байдлаас бол бас зарим багш нарын нэр хүнд буурч байгаа. Одоо авилга хэл ахуйтай холбоотой тий. 5 дахь нэг зүйл бол хүн нийгмийн өмнө үүрэг хүлээх ёстой. Тэгэхээр энэ нийгмийн өмнө хүлээх үүрэг бол заавал том байх байхгүй. Тэ? Өнөөдөр хогоо гудамжинд тавихгүй байхаас л эхлэх ёстой байхгүй. Тэгэхээр миний одоо нэг би ганцаараа санаачлаагүй. Нэг Австрал төгссөн 5 одоо жишээ тэ би 4 найзынхаа санаачилсан хөгжмийн ертөнцийн төсөллөлөөр дархийн 127 дугаар сургууль дээр бид нар хөгжмийн кабинетийг тогтжуулж өгсөн. За энэ юу дэмжлэг бол Австралийн засгийн газраас бид нар дэмжлэг авсан. Гэхдээ ер нь бол хүн ажлынхаа хажуугаар нийгэмдээ хувь нэмэр оруулах гэх юм бол энэ санаа багтдаггүй. Тэгээ бид нар эхлээд юун дээр хэлсэн гэхээр энэ дөнгөж шинээр баригдсан сургууль гэсэн. Тэгээд шинээр баригдсан сургуулийн хувьд бол материаллык баазч дутагдaltaй ерөнхийдөө юу хүүхдүүд нь ч гэсэн бас яг тэр дархийн хоролцсон Чулганбаатарт нэлээд их хүн амтай анхаарал болсон шүү дээ. Тэгээд юу одоо нөгөө ганц судаг гэдэг юу нэлээд бас хэцүү газар байрлалтай. Тийм учраас ард иргэд нь бас нэг тийм эмзэглэлтэй. Тэгээд энэ сургууль баригдахаас өмнө нөгөө хүн ам хит тодлон учраас хүүхдүүд нь холын сургуульд аягүй их явдаг. Тийм учраас
зам тээврийн осолд айгүй хөрчдөг ийм газар байсан байна. Хол газар явж сургуульдаа сурдаг гэсэн учраас тийм. Тэгэд энэнд бол тодорхой хэмжээгээр нөлөөсөн. Гэхдээ бидний гол зорилго бол ер нь хүнд одоо 10 жилийн хүүхдүүдэд бид багаас нь ахуулаад бахан академик сургалтаар ингээд юу ачдаг. Ачаалцдаг хүүхдийг. Тэгэхээр зарим нь бол сурах дурггүй болж байна. Зарим нь бол ерөнхийдөө жоохон тийм бид нар хүнээр хүн хийх ёстой шүү дээ. Гэтэл ерөнхийдөө жоохон тийм модон дуу маягийн те зөвхөн хичээл тоо боддог ном уншдаг юм хүн болгочиход байгаа юм. Гэтэл энэ яд чинь нөхөр ямар үр дагавартай юм нөхөр амьдрал дээр гарахаар амьдралаа зохиохоор гэр бүл зохиохоор энэ бол алдаа болдог. Тийм учраас яах вэ гэхээр бид нар одоо багаас нь хүн урлагийн мэдрэмжтэй, хүн тал талын явьяастай. Нөгөө баруун зүүн тарих нь аль болох болж игэл бас хоёулаа хөгжсөн. Ийм тал талын амьдрал байж ич хүн амьдралын тэр олон хугацаанд давн туулах, бэрхшээл өөрийгөө олж авах ийм чадвартай болдог гэдэг үгнээсээ бид нар хөгжмийн одоо ертөнцийн төслийг зохион байгуулсан. Тэгэхээр тэр нь хөгжмийн кабинет хасаа гадна багш нарын ур чадварын дэвшлүүлээ. Тэгээд нөгөө нэгээс ахуулаад 12 дугаар ангийн хүүхдүүд бүгдээрээ тэр кабинетэд цугладаг. Тийм л болохын төлөө байсан. Тэгээд хүүхд чинь их хөөрхөн шүү дээ. Хөгжмийн боловсролоор шаардлагатай яг гэхээр унших чадвар аягүй сайжирдаг. Хоёрдугаар сэтгэн бодох чадвар аягүй сайжирдаг. Тэгээд бид нар бол тухайн чинь нөгөө слизмийн үед тийм урлаг хөөсөн одоо урлагийн тоглолтууд энэ төр яваад байгаа хичээлээс чөлөөлөгдөд байгаа хүүхдүүдтэй бодлоо тийм хичээлээс айгүй хоцрогдно гэж боддог тийм ойлголтойсэн байхгүй. Тэгсэн чинь тэгдэггүй бил хүүхд илүү төвчээртэй болдго юм байна. Хүүхд илүү нөгөө хүнийг ойлгох чадвартай болдго юм байна. Тэгэхээр нөгөө нэг хүн жинхэнэ хүн байх гэдэг талд нь бол урлагийн боловсрол маш чухал юм байна. Тэгэхээр ийм сайхан одоо санаачлалууд газар болгонд байх юм бол бидний хүсэж байгаа ирээдүйн маш сайхан бий болох тэр ирээдүй бий болох олон сайхан авьяастай бүтээлтэй хүмүүс маань хүүхдүүд маань ийм болж хөгжих юм бол та. Тэгээд ер нь хүн уншихад бол цаг хугацаанд их баг зурчлаар бүр болчихлоо. За тэгээд бидний энэ удаагийн ярилцлага маш сонирхолтой болж байна. Тэгээд эрхэм хүндэт үзэгчдээ та бүхэн бидний энэ удаагийн нэвтрүүлгийг дахин үзэх эсвэл одоо эрс судлаачид маань дахин уулзахаар бол дөрөв дэх сургуулийн дээр идэх зүүн бүсгийн боловсрол мэдээллийн төвийн одоо дагцтай холбогдож дараагийн бас зочид төлөөлөгчтэй маань нүүр тулж хамтдаа одоо нэвтрүүлэг хийх ийм боломж байгаа гэдгийг үзэх та бүхэндээ сонирхуулахад их таатай байна. Тэгээд дараа дахин уулзлаа баяр таа.